Монголчууд бид ардын урлагийн арвин баялаг өв сантай. Тэр дундаа дорны ард түмний сэтгэлгээний онцлог, ур чадварыг гайхуулан, нүд баясгах, уран дарахны урлаг онцгой байрыг эзэлдэг. Монгол хүний сэтгэлгээ нутаг нутгийн өвөрмөц хэв шинж, дархан хүний ур ухаан, арга барил, нүүдэлчин түмний шалгуур даах эдлэгээ нүнжиг шингэсэн Монгол дарахны урлал өөрийн гисэн дэг уламжлалтай, бүтээн дурах уламжлалтай сонгодог арга барил нь дотроо бүс нутгийн онцлог болон хэрэглэнээс шалтгаалan олон хэм маяг хийж загварын алгаатаагаар уламжлагдсан өнөө бидний үед иржээ. Монгол дарахны үйл нь бидний өвөг дээдсийн ариун соёл, үлэмж төгөлдөр ёс зан заншлыг өртөөлөн бидний үед авчирчээ. Монгол уран дарахны дөш дахих зан үйл. Монгол нутаг дээр байгаа төр улс оршин тогтнох хүчрэх байх үндэс нь өөрөө төмөртэй холбоотой байна. Төмрийн технологиг эзэмшсэн тэр хэсэг бүлэг нүүдэлчд ерөнхийдөө бусад мөлчтэй манлайлж төр улсаа байгуулж байна. Тэгэхээр төмөр гэдэг бол ерөнхийдөө тухайн улс орны нүүдэлчдийн улс гүрэн байгуулагдахад хүчрэхчгэд хамгийн чухал үйлдвэрлэлийн хэсэг юм. Тэр нь бол археологийн бодлогоор нотолж байна л дээ. За сурвалжуудад юу байна вэ гэхээр мэдээж сурвалжуудад дундад зууны монгол хүний нэр гэхэд төмөртэй холбоотой маш олон нэр байдаг. Металлтай холбоотой. Тухайлбал Чингис хааны Тэмүжин нэрийг төмөрчин гэсэн үг гэж тайлбарлаж байна шүү дээ. Төмрийн дархан байсан. Тэгээд дархан хүмүүсийг одоо монголчууд одоо яа дээ гүн цолтой хүнтэй зэрэг авч үзчихэ. Маш их хүндэж байна. За найр наадам дээшээ суулгаж байна. Тийм ээ? Энэ бол тэр төмрийн дарах, төмрийн үйлдвэрлэл чухал байсантай холбоотой. Хуучны үгэнд бол юу юм аа? Дархан хүн бурхан ухаантай гэсэн. Энийг айхтар үг байна. Дархан хүн бурхан ухаантай гэж. Яагаад тэгж яах вэ гэхээр зэрэг одоо ноён хүн, дархан хүн хоёр ороод ирэхэд баг дархан дээдэлтэй суухаар маягийн тийм одоо ирэмтэй байсан. Одоо хуучин их боломжтой. Тэр нь яагаад тийм учиртай гэхээр зэрэг 13 дугаар зуунаар гээд бодоход бол дарахчул их чадaltaй, уртай, их ухаантай байж сая одоо тэр багж зэвсэг одоо байлдааны зэвсэг юм аа бол хийх юм болцоотой болно шүү дээ. Тэгээ хамгийн анхны одоо мэрэгжил гэвэл одоо дархан мэрэгжил болчиход байгаа юм л да. Бусд мэрэгжлээс гадна хамгийн анхны мэрэгжил нь гар урлын мэрэгжил нь дархан. Тийм учраас дарахч бол маш дээр үеэс үүсч өгсөн мэрэгжил. Ахгүй юу? Одоо энэ сүүлийн үед бол энэ нэг хэсэг зан үйл бүх юм тасарчаад байсан. Социализм үед юм хахаас өмнө одоо энэ арчилгаахаас өмнө одоо арчилгааснаас хойш одоо дарахчлын энэ зан үйл дээлж одоо энэ бүх юмыг хийдэг болсон одоо маш харгалтай байна л да. Юм үе дамжихаар аюу тийм төгс төгөлдөр болдог. Одоо жишээ нь эмбүү луудэр зутгаад 5 үе дамжсан дархан задалдаг гэж. Эмбүү задлагд. Тэгэхээр 5 үе дамжина гэдэг бол тэр аюу том маш том одоо өв соёл том өвтэйг явж байгаа. 5 үеийн багаж тоног төхөөрөмж, 5 үеийн тэр гоё судалгаа орлол. Тэгээ тийм орчин төссөн тэр бол шал өөр юм байдгийг. Дээрээс нь монголчууд бол нүүдэлчтэй аюу том соёл байдаг. Байгаль дэлхийд байгаа хүн холбоотой бүх юмыг бэлэгддэг. За тэгээд дархан хүнд бол одоо жишээ нь математикч байдаг юм байна, хиймч байдаг юм байна тий. Дээрээс нь одоо сайхан гоё үүлийн ур, гарын ур одоо нүдний ур гэдэг 3 ур одоо нийлэх хэрэгтэй төгс төгөлдөр болдог гэж. Тэгээ олон сайхан юм байдаг бас дарах юм. Байгаль өөрийгөө илэрхийлэхдээ үе содон авьяастай хүмүүсийг төрүүлдэг билээ. Тэд өнгө будгаар, их шиг аялгуугаар, үгийн увцаар хүний сэтгэлийн амьдралын цог жавхлан гэрэл гэгээний бэлэгдэл болж хүний орчуулганд нэрсээ алтан үсгээр сийлэн үлдээдэг юм.
Монгол хүний цаглашгүй сэтгэлгээний илрэл болсон уран артнуудын хийсэн бүхэн түүх болон үлддэг. Уран дарагчуулын тухай домог түүх Ариун баялаг эргүүнээ хунгийн домгоос эхлээд сум мөндөр шаагиж орчлон хорвоо хөрвж асан цагт эр мор зэр дэлхийг иргшээж байхад дарагчуул эрен мөн зэр болж явсан бахархан түүхтэй. Түүн дэж тэд Монголын түүхнээ өндөр суурьнд заларч улс түмэндээ хүндлэгдэн ирсэн гавьяатай өдгөөч уран дарханы үйл нь улс гэрийн соёл уламжлалыг түгээх үндэс болсоор л байна. Эзэн богд хаадууд маань дархчуудаа дархалсан байдаг. Энэ угнаасаа гаралтайгаар ингээд энэ дархан гэдэг үг гарал үүссэн гэж үздэг юм лээ. Тэгээ энэ дархлагдсан энэ хүнийг бол зөвхөн төмөр мөнгө уралдагаар нь биш. Ерөөсөө энэ хүнийг дархалсан гэдэг ноён хүн бол орж ирэхэд босох хүндлэх шаардлагагүй. Нөгөө талдаа хаан хүнээс дархлагдсан гэдэг утгаараа энэ бол ийм дархан цолыг авсан байдаг. Хамгийн том амин сүнс нь бол Монгол дархан хүн бол өөрөө тийм одоо ихтгэл өмчлөг аваа тийм өөртөө бий болгосон. Одоо чинь бид нар аваа сайн бүтээл луудр идэх ч юм уу. За тэгээд одоо ногоон дарах бүтээхэд одоо умдар дээр дүүрээ суугаач гэдэг юм. Гоё нөө тарины тоолж идэг. Монгол дархан одоо тэр дундаа бид нар өвлөгдөд одоо гоё ингээд авч явж байгаа. Амнаас ам дэмжин тий. Дээрээс нь гоё үлж авчиж байгаа. Биднэрт бол аваа том соёл ийм соёл үлдсэн. Одоо ч гэсэн монголчууд бас юм нүүдэлтийн соёл хэрэгжлээ бас тодорхой хэмжээгээр аваа явж байгаа. Монголчууд бид чинь уламжлалтай. Тэр уламжлалыг бид нэр одоо өвлөөд хадгалаад ирж байгаа. Ийм л учиртай. За төшин дээр ярих юм бол төшийг хин эхэлж үүсгдэг вэ гэхлээр цутгуурчт нь төшийн цутгаж түүнийг урлаж өгдөг. Ийм л номтой төшин дээр хэлгээд. За цутгуур дээр бол одоо яриул их юм бий л дээ. Цутгуурын урлаг ерөөсөө одоо цагт бол одоо техникээр одоо хүлээлгдэг барьдаг тийм юм гарцсан болохоос урд нь бол салхины хүчийг ашиглаж ирсэн гэсэн ийм агуулгатай. Тэгээ бид чинь болохоор дархжуулан дөшөө тагтдаг, бид чинь салхи тагтдаг ийм уламжлалтай байсан юм билээ. Одоо л жоохон хүн болгон тэрнийг мартаад өвгдээцийн уламжлалыг ярих хэл хөнгөө алдагчаад байгаа болохоор энэ жоохон дутагдaltaй байгаа тал би. Тэгтээ яг хуу зам үйлээ мэддэг өвлөөд уламжлаад ирсэн хүмүүсүүд салхиа тагтдаг тийм арга нь бол одоо хэвээрээ байгаа. Мөнх хөх тэнгэрийн мэдрэхүйтэй монголчууд бидний сэтгэлгээний сүр хүчийг алтан мөнгө эрдэнийн чулуугаар урлан бүтээсэн гайхамшигт өвүүд бидний хэм байсныг хэм байхыг үргэлж сануулсаар л байна. Өвгдээд сим бахархам үйлийг хизээж мартдаггүй монголчууд Мандан Бадарч явсан 13 дугаар зуундаач хэний үр сад хэний гавьяагаар хаан хүрч яваагаан үргэлж дурсан төр гал голомтоон дахихдаа дархны дөшийг хамтдан тагтаг байсан уламжлалыг түүхэн сурвалжуудад бадтай тэмдэглэн үлдээжээ. Төштэй холбоотой эртний зан үйлүүдийн тухай бол хамгийн эртний одоо содрын чуулганд мэдээнүүд байна. Содрын чуулганд юу гэж өгүүлж байна гэхээр энэ монголчууд цагаан сарын өглөө гэж байгаа. Яг эхний өдөр. Одоо тэр нь бол битүүний орой л гэсэн үг л дээ эхний өдөр. Тэр шинэ нэгний өглөөг хамруулаад хэлж байгаа. Цагаан сарын эхний өдөр дархны газраас төш авчруулдаг. Төш авчруулаад түмэн дээр улаасгсан төмрийг нэгтгэж тавтдаг зан үйлийг хийдэг гэж тэмдэглэж байгаа. Энэ зан үйл бол монголчууд эргүүнээ хунгаас
төмөр хайлуулж гарч ирсэн зан үйлтэй холбоотой. Уг язгуураа эргүүний хонгоос гарч ирснийг мартахгүй гэж жилийн ихэнх болгонд ийм зан үйлийг хийд юм а гэж тайлбарлаж байна. Тэгтэл бол энэ бүр 15 дугаар зууны үед бичсэн цагаатан сурвалж байна. Чингис хааны түүх гэдэг. Тийм цагаат дээлээр араб бүсгээр бичсэн сурвалж. Тэр сурвалж дээр яг адилхан зүйлийг өгүүлэхээр нэ одоогийн монголчууд болон одоогийн энд байгаа хүмүүс бас энэ шинэ нэгний өдөр тархины газраас төвчвчраад улайсгсан төмрийг нэгтгэн тавтдаг зан үйлийг үл хийж байна гэж тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл ямар ч байсан 14-р зуун, 15, 16-р зуун гэдэг дундад зууны үед бол дундад Азийн хавьд байсан монголчууд ямар ч байсан шинэ нэгний өглөө тархины газраас төшийг авчираад их ёсоллыг хийдэг тийм зан үйл бол байсан нь бол сурвалжаар батлагдаж байгаа. Энэ зан үйл ямар утга учиртай байна вэ гэхээр энэ одоо угсаатны зүйн материал эднээс үзэх юм бол ер нь өнгөрсөн жилээ ингээ сайхан битүүлэх тэ хаах. За тэгээ ирээдүйн жил гарч байгаа шинэ жилдээ өвчин зовлонгүй эрүүл тэ тийм байхыг бэлгэсэн. За тэр хаад язгууртнууд хийж байгаа нь бол ард түмнээ улс орноо даатхан тийм төшийг хийж байгаа гэсэн тийм тайлбар байгаа байхгүй. Энэ бол монголчуудын эргүүний хонгоос гарсны дурсгалт гэхийг бодохоор эргүүний хон ч бол одоо бараг л одоо төгсчийн үзэж байгаагаар төргийн эзэнт гүрэн тогтоход тэ ялагдсан жужаанчууд цугтаж эргүүний хонд очсон гэж үзэж байгаа шүү дээ. Ингэж үзэх юм бол бараг 6 дугаар зуун та очиж холбогдно. Тэгэхээр энэ бол маш эртний төрөсний тийм төрийг төшийг дээдэлдэг шинэ нэгэнд төштэй тийм холбоотой зан үйл гэдэг юм боломжтой байна. Бидний өвөг дээдээс энэ хэргийг хүсэмжилсэн эртнээс булгаа. Эргүүний хавцал төмөр ихтэй. Далан бухын арсыг элдэж их хөөргийг хийвээс төмөртөө газрын хөрд чулуутай газрыг нь ухвал уулыг нөхөлөх нь амархан босоо. Дархан хүн төшөө яагаад их хэрхмэлж яах вэ гэхээр зэрэг төшийг үеэс үе дамжуулдаг. Магадгүй одоо 13 дугаар зууны үед хэрэгжилжсэн төш одоо хэдэн 100 жилээр хэлэгдсэн байж магадгүй. Тэгээд төшөө тахидаг хамгийн эрхэм гэж хоргоны эрсийг бол жишээлбэл маш их эрхэм гэдэг үздэг учраас ер нь юмны суур болгыг гэвэл хоргоны эрсийг их хэрэгмэлжсэн. Хүүхдийн одоо өсийг аваад гэхтэл хоргоны өсийг одоо аваад л хоргоны арьсан дээр тавих жишээтэй монголчуудын хувьд бол тэр зөөлхөн, сайхан одоо хамгийн эрхэм нандин зүйл байж л тэр нандин зүйлэн дээр төшөө тавьдаг. Төшний дээр бол өөр гарах юм гэж бол бараг байхгүй. За тэгээд тахилгын зүйл нь бол хажуудаа байгаа. Тэгээд төшөө бол эрхэмлдэг. Төш дах явдал бол гал дахихтайгаа холбоотой. Яг тэгэхээр дархны өөр нэг мундаг чухал зүйл нь гал. Галыг тохируулах, галаа шүтэх, гал төш алах. Эдгээр чинь бол ингээд баг нэг цул зүйл учраас тэр цул зүйл дээрээ их анхаарал тавьж дахиж шүтэж байдаг. Ийм л учиртай юм л да. Нутаг нутгийн онцлог байна. Багш багшийн онцлог байна. Одоо зарим одрын зүүн зүгийн зарим одрын хүүхдүүд эрхтэг зэрэг асуухтаа зэрэг бол төшөө галын 22-нд өвлийн адаг сарын шиний 22-нд тагчдаг гэж байна. Манай энэ төв хүрээ одоо энэ төв халахууд болохтойгоо зэрэг битүүндээ тагтдаг гэж байна. Тэгтээ архитай тагтдаг гэж байна. Архигүй тагтдаг гэж бас байна. Бас цэвэр их гал өдөөгөөд галдаа одоо тоос өөх өвчүүм өргөж гоо тэр галдаг өрөө тойруулцдаг нэг ёс байна. Ингээ нэг миний сонсноор хэд хэдэн янз байна. Тэр бол тухайн манай дархцуул гэдэг чинь өөрснөө сэтгэгч нар. Дуртай дэ хийгээд байх шиг байгаа. Энэ дээр нь өөрснөө сэтгэгээд энэ үйл зөв гэсэн маягаараа тэр яавч буруудахааргүй зан үйлийг бас тухайн үед хийчдэг байсан юм болов уу? Эдгэж л бодож байгаа шүү. Одоо ноён 3 багж ш төш байна, алах байна, хайж 3. Энэ 3-та хүндэтгэл үзүүлээд энэ 3-та энэ одоо бүр хувь хүн дээр бодвол ш би энэ 3-ын буйнд л одоо ам тастай явж яана л гээд байгаа ш тэд нас чинь. Тэгдэг зэрэг
нэгт хувийн хэмжээнд тэгж байгаа. Хоёрт бол одоо том зургаар харах юм бол энэ чинь бүтээгч нар л байна шүү дээ. Бүтээгч багажаа хөндлөж байгаа. Нэг том юм. Зарим одоо бүр энэ ховдод бид болж исэн. Бурхан дахидгүй. Зөвхөн бурханы оронд одоо дөш. Дөш сэтэр хоёр байна. Заавал илүү дутуу ямар нэгэн бурхан, ямар нэгэн одоо нэг онго монго юу ч алга. Тэгэхээр энэ дөш бол өөрөө сонирхоод явбал хаана Азад тэр Япон хүн бол бас дөшийг хөндлөж байгаа. Гэсэн одоо манайхан шиг дөшин дээр алхахдаг гэдэг шиг тэгэл дөшүүл дэшин. Бүр тэр гар хүргэдэг. Өнгөтэй дөшин дээр гарын тос өрчин сэвчин гэдэг гар хүргэдэг тохиолдлоос бай. Ухааны шандсан зохицлон бүрдсэн уран дарагчид Монголын 408 зохисоос хадаг зөрүүлэн цугларсан байлаа. Тэд өнөөдөр Монгол төрийн ой санамж, Монгол үндэсний мөнхөд бадрангүй үйлс төгөлдөр байхын үндэс болсон Монгол дархны дөш дахих зан үйлэн сэргээхээр цугларчээ. Асар их авиасвилэг сэтгэлийн торгон мэдрэмжээр урлан бүтээж мөнхийн дурсгал бүтээдэг дарагчид эрт цагта улс гэрийнхэн хүндтэй иргэн байжээ. Тэгэхээр одоо эртээр үед бол энэ дөшинд нь одоо хамаагүй одоо гэж гар хүрэх юм илэх хориотой. Дөшний хажуугаар одоо дээгүүр нь давж гарах ч юм уу. Тэгэх юм бол одоо таван бодоор торгодог байсан тийм бичигтэйг хойл байсан юм л та. За хийж байгаа уран бүтээл агуу сайн сайхан болохын тулд дархан бол төшөө их сайхан гоё өнгөлтөг. Дөшингээ гоё өнгөтэй одоо сайхан байх юм бол бүтээл нь сайхан болдог. Тэгээ бидний одоо яг хамгийн анхны суралт дөш өнгөлөх. Хоолж ирлээ дөшиж сайхан өнгөлж гэлцлээ өнгөлөл. Тэгэл одоо мөнгө татах мөнгө чи өөрөө их сайхан гоё. Сэвгүүд дэшнэч мөнгө маань өөрөө их гоё жигтгэн гоё сон. Төшөө дагтдаг тийм сайхан ёс байдаг. Одоо маань бид нар бол одоо жишээ битүүний орол одоо төшөө сайхан амраад өгсөн. Хуран найснаар тавиад дээдээ бодоо гацсаад тэгээ шиний 8 хүртэл одоо төш маань сайхан амарнаа. За төш одоо амраахтаа төшөндөө бас идээсдэг гэсэн юм. Тэгээ төшний тахилга маань хийхээс өмнө тэгээ 5 одоо эрднэр идээсдэг гэсэн. Тэр нь болохоор одоо сархад орж байгаа, арх орж байгаа. За тэгээ мөсөн чихэр орж байна. За тэгээ тараг орж байна тий. Сүү орж байна. Тэг бором гэдэг. Тэг ийм 5 эдгээр одоо энэ төш маань одоо баясдаг. Тэр одоо үнэрт нь садаж одоо өгөнд нь баясдаг. Одоо эртний энэ уул хангаа дахих ёс ч гэсэн яг тийм байсан юм л. Тэгэхээр одоо сайхан гоё бэлгтэй сайхан үгээ өрөөлөө тавьдаг. За тэгээд шиний 9-нд бол одоо дэшээ тахдаг байсан байна. Дөш тахтаа одоо гам бол төмрийг хулаасгаад одоо 3 нүдүнг тэр үсэрж байгаа оч нь болохоор одоо тэр жилийнхээ онгод ямайг одоо сайхан дууддаг. За тэгээд одоо 3 онцол хасаадаг байсан. За одоо өгдөөцтэй зөрлөөд нэг сайхан зулаа өргөдөг байсан юм байна. Тэгээд төшөндөө зөрлөөд тоос сайхан зул өргөдөг байсан юм байна. Олон сайхан бүтээл хийсэн гэж. За тэгээд дандан дэрлэг явгаа гэдэг тийм сахиус бол лагчдаас сахиус гэдэг. Сахиусандаас одоо зулаа өргөдөг юм 3 зул өргөдөг юм боломжтой. Дарагчид өөрийнх нь шавнартай гамталж идэг байхгүй юу? Дөш дахин гэдэг бол тэр нэг бүтэн жилийн дархан үйл бүтээчээд шавнар хамгийн сайн хийсэн юмудаа багштай авталж үзүүлэх буюу өөрийнх нь аль зэрэг чадaltaй дархан болсноо бас шалгардаг тийм ёстой. Дөш дахих ёслон гэдэг нь бүр өртөөр үед Чингис хааны үеижсэн дахиж исэн. Яагаад бол Чингис хааны төмөрчин гэдэг хүн байсан тэр нь бол одоо металл улаасгад дахиж төшин дээр давтаж оч үсрэхнээр Монголынхаа бүх ард түмнийг тэр жилийнхэн гай барцад бүх юмыг арилгадаг тийм яс байсан баг. Энэ яс нь уламжилж явсаар байгаад 17-р зурны үед өндөргийн зан болдрын үед лахид дэлгэрсэн. Тэр өндөргийн зануудын төш чинь одоо Төшөөд хааны тахилгын төш байгаа юм. Төш чинь бас тахилгын төш гэж дотор нь бас байна л да. Одоо тахихын тулд нэг том төмөр төш авчсараа дахиад бас хэцүү л дээ. Тийм үү өндөргийн зануудын тахилгын зориултаа төш хувийн дамжаар одоо Монголд музейд байгаа төш байхгүй юу?
Монгол урлаг үүссэн цагаас хойш ямагт төр шашин хоёрыг хамтд дээдлэн ирсэн уламжлалтай. Тиймээс аливаа зан үйлийн тайлал нь үндэсний ертөнцийн үзэл санаанд тулгуурлан шашин суртлаар баяжин дэлгэрсэн байдаг. Монгол дарагчид дамжин дөрлөг бурхнаа шүтэн дээдэлж түүний адис жанлав, өвдөс өрөөлд бишрэн уран бүтээлээ төөрөвж байна. Энэ одоо дамжин дөрлөг бурхныг дахичих үед бол юу гэдгийг дамжин дөрлөг бурхны содрог номыг уншаад ингээд 5 эдээгээ 5 амттай ингээд залаад ингээд бид нар битүүний ороо бол болцоо тахдаг байсан. Миний хувьд бол. Тэгээ одоо ч одоо тийм баг. Тэгээ ингээд одоо жилдээ бол бид нэг улсын хэмжээд 9-нд байх юм, 19-нд байх юм, 29-нд байх юм ингээд тухайн цаг үеэсээ болоод тахдаг болъё гэд ингээд сайн үйлийг бид нар мам татсан хийдийн хамблам бацагт орж байгаатай бүлэгтэн бүрэлдэхүүн ирж ганд нэшлийн хийдийн лам нар ирлээ. Одоо хөдөө гадаанаас холоос одоо уран дархцуул ирлээ. Ийм сайхан одоо тийм юу боллоо. Тагилгын ийм сайхан үйлдэл боллоо гэж бодож байна. Одоо нэг гартаа алах хөөрөг барьсан, сэрх хөх сэрх унсан ийм бурхан байдаг. За энэ бол ер нь үйлийн буюу бүтээлийн эхлэлийн сахиус гэж үздэг юм байлаа. Тэр утгаараа энэ ер нь дархан хүний шүтэх ёстой бурхны нэгэ гэж үздэг. Ер нь бол дархчууд мэдээж хэрэг янз бүрийн шашинтай байж болно. Тэгээ монголч нь өргөн олон удамнаас олон янзын дархчууд байгаа. Тэгэхээр бид ерөнхийдөө нийтлэг заашил нь бол дөшөө хүндэтгдэг, дөшөндөө 5 амттан дээшлүүлдэг. Дөш дахих өдрөө халуун улаасны төмрөөр хөөргөдөж улаасгаж, тэр хөөргсөн улаасны төмрөөр аягтаа усандаа дөрөж, тэр аягтаа усаа ариулсан гэж үзэж, ариулсан тэр усаараа хотлолон юунууд хүмүүсээ ариулж яадаг. Тэрүүгээр баг тэр жилийн гай барьцаж муу мохоо бүхнийг ариулчлаа гэж үздэг. Ийм утгатай нийтлэгээр бол ерөнхийдөө иймэрхүү зан заншилтай байсан юм байна. Ерөөсөө л дархан хүний хамт хамгийн дээд юм бол одоо дөш байж бүх ажил хийх. За тэгээд алах төшийг бол одоо дээр хэрэлдүүлдэггүй л чи надад сүүлийн үед л дархчууд хамаагүй алгаа гэдэг төшнөр тавьцаа гэждэг. Бидний ёс нь бол тийм байхгүй. Алах төш хэрэлдүүл одоо бас хоройтой. Тэгээд одоо юм нүдчихэд алгаа бол заавал тусна тавьдаг. За хоосон төш нүддгүй шүү гэдэг. Төшийг бас хоосноор нүдэх юм бол батаа бас болохгүй. Хоосонооч гэдэг юм тий. Тэг ийм олон тийм зан үйлүүд одоо байдаг. Дархны үйл бол нэг талдаа хатуу үйл байдаг. Гал ус хоёрыг одоо хослуулж хэрэгэлдэг. Тэгэхээр одоо юугаа агуу сайн байдаг. Тэр дорлогийн сахиус аавна гэдэг чинь нэгснээ гал ус хоёртой одоо гал ус хоёр ч хооронд харьшиж байгаа. Тэгтээ тэр гал ус хоёрыг одоо хооронд одоо очруулна гэдэг чинь дархан хүн болоод бас өөрийн гэсэн тийм том ертөнцтэй байна шүү дээ. Тэгээ одоо чинь энд ван дэшгээд байж гин. Энэ морин дэшгээд ингээд том жижиг янз бүрийн байдаг. Гүн дэшгээд байдаг шүү дээ. Жигтэй дэшнүүд байдаг. Одоо манай чинь өндөр гээний дэш бол гүн дэш байх жишээтэй. Тэгээ дээхнүүдээ бол яг хаа дархан хүний дэшинд нь цол гэдэг байсан. Дөш гэдэг нь бол одоо олон янз бий. Дотороо 3 4 төрөл байдаг юм. Гүн дэш, ван дэш тэргээд ингээ маш олон төрөл байгаа юм. Ван дэш гэдэг нь бол ван хүн буюу хаан хүн тагтдаг. Гүн дэш бол гүн буюу гүн хүний идэргэлтэд тагтдаг сүсүүдийг хэлж байгаа. Жишээлбэл одоо гүн дэш тагч байгаа дархан хүн дээр гүн хүн ороод ирэх юм бол дэшнээс нь дээш гал суух хэрэггүй. Дархан хүн дэшнээсээ дээш гал суудаг. Дэшийг бол маш их хүнддэг учраас дэшэндээ янз бүрийн юм хүн гаргаж суух, дэшэндээгээр алдаж гэхэд тэр бүгд хорой зэгтэй байдгийг. Эртний Монгол дархны ур ухаан, гайхамшигт торгон мэдрэмж хоёроор хөлөглөн бүтсэн өнөөгийн уран дархчууд үеийн үед мөнхрөн үлдэх бүтээл юугаан туурвсаар л байна. Хожим он цагийн буурал тоостой түүхийн хөлгөн их судрыг эргэн сөхөж үзэхэд цаг үеийн гайхамшигыг уран ухааны чадвараар бүтээснийг түүх зөвшөөрөх билээ. Дархчуулын дөшөө дахих зан үйл баларч арилсангүй. Тэд дөш дахих үүлийг өөрсдийн урлан өргөөндөө багшаасан уламжилсан тэг ёсоор хийдэг байсан бол
Энэ жилээс эхлэн дарагчуулын эв нэгдэл уламжил соёлын сэргээх үүднээс Монгол орны өнцөг булан бүрээ сугларан дүш дахих зан үйлээ өргөн олноороо хийж байна. Монгол улс бол одоо төрийн дулдаач хэлж байгаа. Даяар Монголын ариун голомт. Энэ Монгол үндэстний гал голомт нь энд байж байна. Монголын эзэнт гүрний их Монгол улсын төрийн голомт одоо энд тасраагүй үргэлжилж байгаа байхгүй. Нөгөө их төрийн голомт чинь энд тасраагүй унтраагүй үргэлжлээ явж байгаа. Голомт нь биднээс сахиас сууж байгаа гэсэн. Тэгтэл яг энэ гал голомт бид нар эзэнт гүрний их Монголын ер нь Монгол үндэстний гал голомт шүү гэдгээ илэрхийлсэн ямар нэгэн ёслол үед талав. Түүнийг илэрхийлж байгаа зүйл алга. Түүхэн сурвалжийг аваад үзэхээр шинэ нэгний өглөө гал голомттой холбоотой тэр төмрийн төвшин дээр тавиад одоо төвшин дээр төмөрдөө улаасгаад цогтдаг тэр зан үйлийг хийж штэ. Ер нь галын тахилгын судруудад галын эцгийг өөрөө төмөр гэж ярьдаг байхгүй. Тэгээд одоо энэ Хинтээ аймгийн музейд хадгалагдажсэн Сэцэн хааны өмч баасан тэмдэглэл гэдэг нэг тэмдэглэл байна. Тэн дээр гал голомт залгаж байгаа хүндээ төшиг уламжуулж өгдөг. Тэгэхээр ерөөсөө энэ гал голомтны дахилга, гал голомт уламжлах, хадгалах, дээдлэгтэй холбоотой зүйл тэр төш ямар нэгэн байдлаар холбогдоо яваад байдаг. Монгол даргачуулын нэг оюун санааны тусгаар тогтнолоо алдаагүй зүйл нь юу гэхлээр хин хинийхээ хийсэн зүйлд хүндэтгэлтэй ханддаг. Хин нэгнийг одоо шүүмжлэх асуудал байвал, дутагдал байвал ил цагаан нүүрэн дээр нь хилдэг ийм л улсууд байдаг. Тэрнээс ямар нэгэн одоо юмд хуваагдаад туйлшраад байдгүй ийм л авууштай нэг зан чанар нь одоо үлдсэн байж байгаа. За Монгол орн бол маш их одоо түүхтэй өв уламжлалыг тээж явдаг ийм улс үндэстэн дэлхийн ертөнцийн. Тийм учраас энэ Монголын уран дарагчдын өв соёлыг манай энэ Монголын дарагчид ингэж эзэмшээд тэрнийг одоо бусад одоо шавнартай зааж өгөөд ингээд дараачийн одоо олон мянган жилд Монголын уран дарахны одоо энэ авиас үлгийг одоо дамжуулж байгаа энэ их өвдсөн бол үнэхээр монголчуудын бас нэг бахархууштай одоо энэ түүх өв уламжлал гэж одоо би хэлхийг хүсэж байна. Тийм учраас Монголын дарагчдын одоо нүдний мэлми одоо тунгалаг за оюун ухаан одоо хурц гар болоо 5 метр хүн одоо төгс төгөлдөр байхын бас ерөөлийг одоо өргөж байна. Балбын дархан балбаж хийсэн, Баатар дархан давтаж хийсэн шиг гоо сайхны сүрлэг болсон урлагийн бүтээлийг биширдэг хүмүүст уран дарханчийн дархны чимээ сонин бөгөөд дотн санагдана. Алт, мөнгө, зэс, гуйл, ган, хүрэл алиндэн чадваргүй зүрх сэтгэл багтаасан халуун гал дүл урв хаана шингээсэн хурц мэлми хоёрын дунд хөлсөн тусал шингэж байж сая эрдний шигтгэ болсон бүтээл амилан хөвөлцдөг билээ. Хорвоод сайн үйлсийг сүндэрлэн босгож хотол олныхоо оюунд нь гэрэлгэгэ харилсан уран дарагчдын алхны чимээ тасрахгүй ирээдүйн он жилүүдийн хаалгыг тогшсоор л байна.